Их говийн зан эгэлгүй хүчтэн тэмээ хэмээх сайхан амьтанг магтан дуулахыг хичээсэн говийн тэмээ аялал 2019 энэ сайхан аяллаа 2 дугаар хэсгийг та бүхэндээ өргөн мөрья. Энэ өдөр гайхалтай сайхан өдөр байлаа. Өвлжөнгөө оргоогүй сас маань багж гисэн орж сүрлэг хангаа дэлхийн сүр бараа улам их гэрэл гэгээтэйж болсон юм шиг ийм сайхан өглөө байсанд бид бас баярлаж байсан. Энэ өдрийн баатраар манай одоо олон улсад нэлээд аялсан туршлагатай Инга маань тодорсон доо. Oh, we are absolutely knackered at the end of each day, so we have no problem sleeping. Бид орой бүрийг их зугаатай өнгөрөөж байгаа болохоор унтахад ямар ч асуудал байсангүй. Харин өглөө босоод ирэхэд цас орсон байна. Гинэтэл бүх зүйл цагаан болчихсон байна. Бид бүгд дор бүрнээл цасыг хүлээж байсан. Цасан дундуур тэмээгээ унах ямар байх болоо гэж бүр олон өдрийн өмнөөс бодож байсан. Тийм ч учраас бид нар их эрч хүчтэй байна. Өмнөд Африкт уулархаг хэсгээр цас ордог. Манай цасанд илжиг мороор аялах их түгээмэл байдаг. Гэхдээ ихэвчлэн машинаар явдаг та. Их цастай газар цөөхөн газар бий. Гэвч машин ч явж болтоггүй. Мөн илжиг морь ч явдаггүй. За ингээд баяр сайхныдээ сайхан та тоглож амарч тэнд бас орой та тоглож наадаж их тухтай сайхан амарцгаасан. Та уулан дотор энэ чин далайн түвшнээс дээш одоо 2000 гаруй метрийн өндөр тонж байгаа хүмүүс шүү дээ. Тэгээ бас нэлээ хүйтэн байсан. Тэгээ энэ сайхан одоо айл тоноод цаашаа аяллаа ингээд үргэлжлүүлж байгаа юм. За баруун намын даваагаар давна. За ингээд сайхан гавцал өгсөөд хөндөө өгсөөд явсаар байжгаад даваад нэг орой дээр орж ирж байгаа дүр зур гаргадж байна. За даваан дээрээс л үүндээ бас гоё юм байна лээ. Тал тал тийшээ үргэлжилсэн давхар уулнууд харагддаг. Ийм сайхан даваагаар бид давсан. За харин машин дэрэг давахд бол их бололцоотой. За ер нь бас ямар ч сааттай үед бол машин дэрэгс давчаад байхаар ийм сайхан даваа байд юм байна гэж харж байлаа. За ингээд даваа уруудаад бас одоо мэдээж хавцал уруудаад явна. За хавцалт бас л одоо сонин байгалийн сонин сайхан зүйлийг үзэж уулын одоо уруу явж байгаа учраас бол бас нэг их одоо хурдж явахыг бид бас бодоогүй. За энэ өдөр бол бас онцлог. За хагас өдрөл явна. За хагас өдөр яваад Дулаанбогд гэж одоо гайхалтай сайхан хайрхны баруун хойдол дээр байж байгаа айлд очиж амрах ёстой. Өдөөс хойш амралтын өдөр. Тийм ч учраас бол бас нэг их яарахгүйгээр энэ замыг бид бас туулсан юм аа. За ингээд даваад орж байгаа юм байна. Одоо мэдээж замаа заах ёстой. Тэгээ сайхан хөндөө уруудаад за ингээд зас орцсон. За засан дээр бас шин засан дээр шин мөр гаргаад за нөгөө бараантаж харагдаад байсан байгаль дэлхийн маань бас л нэг сайхан өнгөөн засаад их гоё байсан. Харин даваа уруудаад нилээ одоо явсны эцсдэр бол зас нилээн баг ороод эхэлсэн байсан. За ингэж сайхан тухалж явсаар давааныхээ өвөрт гарч ирж байгаа юм да. За Дулаанбогд хайрхан гэдэг чинь л одоо тэр сүндэрлэж байна шүү дээ. Энэ хайрхны чинь одоо өвөрт нөгөө хонгорын илс гэж одоо Монголын цуутай сайхан илс чинь байдаг да. За мэдээ нөгөө жүүс уудаг цаг маань эхэлсэн. За тэмээ нэгэн хонгорт тоглоос оцсон. За зарим нь өөр тэмээтэйгээ ингээд найзалчихсан. Ер нь бол амьтан гэдэгтээ бол одоо амьтныг яаж хайрлаж болох юм бэ гэдгийг бол энэ гадны хүмүүсээс бол бид бас сурмаар зүйл бол олон байдаг. За монголчууд бол нэг одоо тэр болгон ингээд ямар ч амьтанд нэг чигтэйгэн сүрхийг алдаад тэднийг одоо сүйд болоод идэх нь тодорхой. За гадныхан бол ер нь илд таалаад ямар ч тошгон амьтанг өөрийн болгож чаддагт л бас нэлээд тийм нууц оршиж байдаг. За ингээд цаашаа мордлоо доо. За харин одоо манайд Дулаанбогд хайрхны төрлөө бол өвөл одоо баг зэргийн зас орсон. За цоохорцсон юм застай байсан юм байна лээ. За энэ дээр бас одоо урчны зас жоохон нэмээд за нөгөө боббор харагдчихэдэг уул маань бол харин цаан харагдчихсан. За энэ бол нэлээд тийм сонин дүр зургаа гэж харж байлаа. Яагаад гэвэл энэ Дулаанбогд хайрхан бол маш их дулаахан ямар ч застай байгаа нөхцөлд бороороо байж яадаг. Бороороо харагдчихэдэг ийм хайрхан байгаа юм.
Гэтэл бусд газар нь бор ганцаараа застаа харагдаж байгаа нь бас өрмөц тийм сонин харагдаж байсан. За ингэж явсаар энэ одоо тийм ээ замчин хийж байгаа пүрэв жаргал хийдэн бид хөрөлцсөн ирж байгаамаа. Гэт Улаанбаатар тарихныхэн одоо баруун хойдолд үйлжиж байгаа ийм айлт. За манай хэд ч одоо ядрахыг бол мартсан байна дөө. Одоо тэгээд эренгүүтээ одоо амрах биш. Энэ айл гэсээд одоо бас энэ хүүхэд гэр бүлийнхний зургийг авч тэдэнд бас гарын бэлгэн өгч тэдэнтэй танилцж ингэж явж байгаа юм. За манай одоо багийнхан бол тэмээг энэ одоо хүлээж аваад уяад за ингэ бэлтгэл ажлыг бол бас нэлээд сайн хийх ёстой. За өдөөс хойш бол нэлээд тийм чухал өдөр байгаа. Яагаад гэвэл бид одоо аяллаа явцад сюрприз болох зорилгоор энд агууд одоо энэ хүмүүсээ хонуулж магадгүй гэхээр төлөвлөсөн. За энэ нь бол Улаанбаатар агуу бол маш олон агуутай. За энэ агуун дотроос сонгоод одоо нэг агууг сонгож бид тэнд бас өөрсдийг нөхцөл хонхоор төлөвлөсөн юм. This is the Gobi Gold Expedition. Well, here we are in a traditional Mongolian ger. The families Би яг одоо Монгол гэрт байна. Монголчууд биднийг үргэлж өөрийн гэртээ найрсаг дулаанаар урьдаг. Гэрт орж ирэхэд юуны түрүүнд халуун давстай сүтээ цагаар дайлдаг. Энэ их сонин сонсогдож байгаа ч их сайхан амттай. Монголд ууж болох хамгийн сайхан ундааны нэг их зочломтой зангийнх нь илэр шүү. Монголчууд өөрсдийн хийсэн эдээгээрээ маш бахархалтайгаар зочдод дайлдаг. Энэ бүх зүйл аяллыг сонирхолтой болгодог. Яг жинхэнэ нүүдэлчин уламжлалыг мэдэрч байна шүү дээ. Бид бүгд Монгол соёл уламжилд уусан нэгдээд байна. Үүнийг хийхэд хүнд маш амар байсан. Бүгд л найрсаг хүн ардд нь дурлсан. Их гайхалтай нутаг орон гэдэл бид их хацтай шүү. Ийм сайхан зүйл үзэх хувь тохиосонд их баяртай байгаа. Цаашид энэ аялал улам олон зохиогдосоо гэж хүсэж байна. Мөн энэ удаа олон түүхэн газруудыг үзлээ. Бид хадан дээрх 700 мянган жилийн түүхтэй сүг зургийг үзсэн гэж тэр үед надад нүүдэлчин Ховог аймаг маш олон жилийн өмнө үүсч мал аж ахуйг эрхэлж байсан сонирхолтой санагдсан. Үнэн бурунгай бидэнд түүхийн талаар маш их зүйл тайлбарлаж өгсөн. Тэмээ аялал зөвхөн тэмээ унаа зогсохгүй Монголын түүх, соёл, уламжлалтыг нэгэн зэрэг үзүүлж чаддаг. Өнөө өглөө цас орлоо. Одоо жахан хүүтрэх байхаа. Ингээд хагас өдөр амраад аяллаа өргөжлүүлэх гэж байгаадаа их таатай байна. Бас аялал маань илүү хурдан үргэлжлэсэй гэж хүсэж байна. За өдөөс хойш агуу руугаа явцгаасан. За агуу дээр бид түрүү ярьжсэн. За ер нь одоо энэ бидний очиж байгаа энэ агууд бол болж игэл хончно гэж тооцсон юм. Энэ агуу маань их сонин тогтцтой. За дээрээ бас тэр эхийн умаа гэж агуу бас байдаг юм байлээ. Тэрлүү ус хурж авирахт бол маш хэцүү. За ингээд нилээ одоо нэг 20 м шахуу дээшээгээ өндөр гараад тэгээ ингээд нэг хүн л одоо чүү багтах ийм нөхөр орж байгаа юм. За бид урчлаад ийм дэвссэн. За тэгээ энэгээрэн бол нэг 25 орчим метр газар
мөлхөн. За тэгээ мөлхөө дотор нь ороод бол нэг 8 амтай гэрийн дайны том болно агуу маань. Үүндээ бол энд хончихтол даарах тухай асуудал бол байхааргүй юм байна лээ. За нэг баг зэргийн жоохон гал түлээл унтахтул бидний хувьд бол одоо болно гэж тооцсон. Хөвч одоо аялагчт маань одоо 4 хүн одоо бас жоохон айцтай байна гэдэг 4 нь бол хономоор байна гэдэг санал тэнцээд тэгээ сүүлдээ бол бас бид одоо зохион байгуулагчдын зүгээс за яг одоо зарим хүмүүс нонохгүй гэж байгаа учраас одоо бас тийм юм билийгээд болох шийдвэрийг гаргасан. Улаанбаатарын агуу маш олон агуутай 100 нэлээд гаруй агуу байдаг гэж ярьдаг. Өөрөө одоо тийм дороосон тийм халууд үгсэн энэ агуу болгонд одоо цаанаас нэм халуун уур хүлээж байгаа тийм дүр зураг байгаад байгаа юм. Тэр нь одоо ингээд цантаад хөлдөөд мөс болцсон байгаад байгаа юм. Тэгээд энэ нь бол одоо бас тийм учиртай байдаг байх. Ер нь л одоо бас л нэг байгалийн тийм өөрмөц тогтцтой маш их тийм сонин газар байгаа юм. Яагаад Улаанбаатар гэж нэрлсэн ч бас учиртай байх. Тэгээ миний бодлоор бол тэр дороосон бол халуун урд өгсөн нэг том цооногоор энэ бүх одоо агуу гараан дамжиж гадагшаа амьсгалж байгаа юм шиг ийм юм байт юм байна гэж би бас тэгж ойлгож байсан. Тэгээ агуулгуудаа ч хүмүүс л одоо энийг яаж тайлбарлахыг бол мэдэхгүй юм. За ингээд бид буцаад агуунаасаа гарч ирээд бууж байгаа зургийг харж байна. За эндээсээ дараагийн агуу руу цөмөрөө ингээд явган алхацгаасан. За дараагийн агуу бол бас их тийм сонин агуу байгаа. Улаанбаатарын одоо сэндэртэй агуу гэж цуутай тийм агуу байдаг юм. За сэндэр гэдэг бол одоо дээр үед хүмүүс түлэгдэхтэй биен дээрээ одоо дүрхдэг тийм одоо илс маягаар хуу тийм зүйл байдаг. За ходоодны шарахтай хүмүүс, ходоод муутай хүмүүс усан тийж уудаг тийм байгалийн бас их маш их тийм чухал зүйл байдаг. Тэгээ ийм сэндэртэй агуу тэгээ дотроо бас дээхэн шиг үед бол ингээд жижигхэн гол горигтой ус урсдаг гэднэр байсан гэж одоо манай аав эднэр бол одоо дээр үед ярьдаг байсан. Одоогоор нь бол харин тийм ус урсдаг зүйл бол байхгүй. Харин дээрээс нь бол ус нэлээд гоождаг болтой дотор талдаа мөс их хөлдсөн тийм дүр зураг бол анзаарагдаж байна лээ. За ингээд сэндэртэй агуу руу одоо гарахын тулд бол дэрэгдэн очиод ингээд 5 орчим метр газар дээшээгээ одоо төрүүлж гарсан хүн маань ингээд нэг олсоор татаж уйж гаргаж байгаа юм. Тэгэхгүй бол одоо дээрээ гарах нөхцөл байхгүй. Тэгээд тэндээсээ тусгай давцан дээр гарч ирээд давцангаасаа ахиад доошоогоо бас одоо нэг 10 м газар буугаад агуу маань ингээд маш том агуу байгаа. За энэ бол одоо маш том одоо томын хувьд бол одоо за гэрээр бодох юм бол одоо 10 амтай гэрээс одоо нэлээд тийм том тийм агуу байдаг. За энд бол одоо өвлийн цагт бол хүн хонох болцоо бол үнэхээр байхгүй. Ягаад гэвэл ам нь их том учраас хүйтэн тийм уур амьсгалтай байд юм байна лээ. За түрүүний агууд бид хэрэг хонсон бол тэнд бас сюрприз бэлдсэн байсан. Одоо тарган хоньны 2 сайхан хоньны гуяар бид одоо мах одоо шорлог хийгээд түүнийгээ шараад одоо тэнд бас одоо вино халуун виноны баяр эднэргээ тийхээр зөндөө зүйлийг төлөвлөсөн байсан. За энэ агуу дээр ирээд одоо түүнийгээ энэ одоо аялагчтаа хийж үзүүлсэн. За манай тоогооч үнэхээр гараан гаргаж одоо энд гайхалтай сайхан тэр хоньны махыг шарж за одоо шарсан маханд нь бол одоо зөвхөн одоо манай аялагчд төдийгүй монголчууд хүртэл одоо шүлс арааны шүлс асгаруулсан ямар сайхан ид байдаг юм бэ? Ийм гоё юм байд юм уу гэж одоо үнэхээр гайхаж байсан да. Одоо энэ одоо дүр зургийг харагдаж байна. Тэр ам нь бол тийм дээр харагдаж байгаа. Дотор талдаа бол ийм том зайтай. Энэ нь бол одоо наашаагаан бос ингээд үргэлжлээд явдаг ийм газар байдаг юм байна лээ. За агуунаас гараад буцаад бүрүү жаргалыг дээр ирсэн. За бүрүү жаргалыг дээр ирэхэд гэр эзэгтэй маань сайхан ингэнэ одоо тогоо давж сайхан аац уулгаж биднийг халуун дулаан сайхан хамраасан да. За ингээ маргааш нь аяллаа 6 дахь өдөр. За ингээд одоо хамгийн их хол газарт нь очиод буцаад одоо эргэж одоо буцаад хойшоогоо явах хэрэгтэй. За энэ өглөө бол харин ажтайгаан тийм дулаахан өглөө байсан. Харин өдөр тийшээ болж байгаа салхилаад хүйтэн болсон.
За өглөө бүрэг жаргалын ороод ирсэн ингэнээс манай хэд маань бас саалцаад тэнд бас нилээ зурх хөргөө авч бужганцгаасан. За энэ өдөр бол манай Крисийн өдөр. Крис гэж одоо ганц хэрэгтэй байгаа гэж ярьж байсан. Би энэ аялын талаар мэдээллийг авах Хлоиг бас авсан. Би ямар байх болоо гэж нэх их бодоогүй шууд л ирээд үзье гэж шийдсэн. Үнэхээр гайхалтай ор юм аа. Бид өглөө уулаар яваад үдээс хойш хавцлаар явсан. Монгол хоол их амттай. Өглөө сайхан газар сэрээд аяллаа үргэлжлүүлсэн. Цаг агаар сайхан байна. Бүрэг жаргалынхаас ангараад за гэр бүлийн хүн нь одоо алтан жар замыг маань өрөөж сайхан сүүнийхэн дээжийг өргөөл ингээл үдэж өгч байгаа юм да. Энэ Монголын ёс заншлыг л гадныхан бол үнэндээ гайхдаг юм байна лээ. Одоо нэг сайхан амар амгалан байх болтугай гэж нөгөө хүн нь санаа зовж яах гэдэг бол энэ одоо гайхалтай сайхан зүйл шүү дээ гэдгийг бол бас олон дахин ярьж байсан. Бид одоо Дулаанбогд хайрхныхээ ар талаар нь та баруун талаас нь зүүн тишээгээ ингээд уруудаад явж байгаа юм. За үнэхээр энэ сүрлэг сайхан хайрхнуудыг хараад хинний дундуур яваад энэ байгалыг үзэж явна гэдэг бол бас юм үзэж одоо харах гэж яваа энэ олон аялагчдын хувьд бол маш их сайхан зүйл байсан. За Дулаанбогд хайрхныхээ баруун хойдлыг харсан бол одоо хойноос нь зүү хойноос нь ингээд тэр сайхан уулыг хараад өнгөрч байгаа юм. Энэ Дулаанбогд хайрхны үүх түүх гарвал ер нь бол одоо манай богд сүмийнхэн бол яванда энэ сайхан хайрхан дээр нь бол аял зуучлалыг холбож энэ олон агуудтай за энэ сайхан байгальтай холбосон одоо бас аял зуучлалын нэг зам нээх юм бол энэ говьихэнд бас эдийн засгийн хувьд ч гэсэн за нутаг орноос сурчлах хувьд ч гэсэн нэлээд томоохон зүйл болох юм байна да гэсэн тийм бодлол бас төрж байсан да. За ингэж явсаар жуус уудаг цаг маань ирсэн. За ингээ сайхан нөмөр дүү газар жоохон салхитай байсан учраас буугаад за өсгөл гараан амрааж халуун жуусаа ууж зург өргөөн татуулж татуусны дараа цааш хөдөлсөн юм да. За бүрэг жаргалыгаас ангараад нэг 18 орчим км яваад бид Инкамер гэж залуугийд ирж өдийнхөө хоолыг идэх ёстой. За манай галдагны багийн хүмүүс төвлөд одоо очсон байгаа. Ингэж нэлээд амарсны эцэст цаашаа Инкамерыг рүүгээ хөдөлсөн юм да. Ер нь бол одоо тэгээд нэг 15-аас 16 км газар бол манай одоо аялагчдын хувьд бол нэг хол байхаа байсан нь бол харагдаж эхэлсэн. Сүүлдээ бол нэлээд одоо мундаг явдаг. Одоо ирэх газар дээр нь бол бидний тоглосон цагаас 30-аас 40 минутын өмнө ирэх ч юм уу. Энэ нь л одоо тэмээгээ маш их сайн унж чаддаг болсон бол ингээд харагдаж байгаа юм. За ингээд Инкамерид ирлээ. Инкамергийн сайхан залуус энэ нутагт одоо ажиллаж амьдардаг юм байна лээ. Тэгээ бидний ус сайхан хүлээж авч. За бид ус гэрт нь одоо галтгойг нэшиглэж. За аялагчтаа сайхан хоолнд идүүлээд за төрч гисэн амраагаад хөдөлсөн дөө. За энэ бидний одоо хамгийн урд зэг. За эндээс үл ингээд хоошоогоо алтан намын даваагаар давах ёстой. За алтан намын даваа гэдэг нь хөнгөрсөн жил бид хойноос нь урагшаагаан давж байсан бол одоо урдаас нь хоошоо давах гээд явж байгаа дүр зургийг тавхан харж байна. Алтан намын даваа бол үндсэндээ Арс хогдын баруунаас зүүнээс баруун тишээ давдаг хамгийн одоо олон машин тэрэг явдаг хамгийн их хөлийн газар нь бол энэ даваагаар давдаг юм байна лээ. За давааны хувьд бол айгүй гоё даваа байдаг. За даваанаас цаашаа ороод бас олон одоо хавцалтай байгалийн юмс үзэж харах зүйл ихтэй ийм сайхан даваа байгаа юм да. За ингээд говь нутаг минь баяртай гээл одоо говь дотроо хангаа тал руу ганцаашаа явж байгаа нь энэ. За замдаа мэдээж зогсон зураг хөргөө авах болно. За сайхан л газар байвал манай хэд мэн одоо зураг авах болох гайл шаагч шүү дээ. За ер нь жоохон тал газар нөө ширүүхөө явчихна.
За бартаатай байвал жоохон зөөл явчихна. За ингээл яваад байгаа юм да. Энэ өдөр бол бас нэг тийм их таатай дулаахан өдөр биш байсан. Аргагүй бах. Энэ одоо том даваагаад өксөж яваа. Даваан дээр бол далайн төвчнөөс дээш одоо 2400-аас 500 метрийн өндөр байгаа. Тэгээ жоохон хүйтэн өдөр бол мэдээж хүйтэн байх нь тодорхой. Гэхдээ одоо нүднэнгийн аяллыг бодох юм бол энэ жил бас их дулаахан байлаа гэдгийг бол манай коллега дахин ярьж байсан да. За өнөөдрийн баатар энэ нэг эрэхтэй гэж Крис гэж яриад байгаа бид. За Крис маань бол үнэхээр бас мундаг ир юм байна лээ. Одоо өстой нөгөө мужик гэдэг шиг залуу байл лээ. Энэ олон хүмүүсийг, энэ олон хүүхнүүдийг авч явахд бол бидэнд бас маш их тус болсон юм залуу да. За ингээд үндсэндээ даваан дээр гарч ирж байна. Даваан дээр юм бол гоё. Одоо давхар уултай хаашаа нарна. Одоо даваа мөртлөө одоо тал тийшээ харахад маш олон тийм уултай ийм газар болж харагдаж байдаг. За тэрөөс даваанаасаа доошоогоо буугаад эднэр бол одоо байгалийн тэр үдсгэлэн эднэр бол үнэхээр бас нэг тэмээ унаад ингээд тийшээ хараад явж явахд бол одоо үнэхээр гайхахаас өөр арга байхгүй те. Ингээд нар шингэхээс арай өмнөх нь одоо сүхийдээ хөрөлцсөн ирсэн дээ. За сүх гэж одоо хин сайхан нутагт бас ажил амьдардаг ийм залуу байдаг. I think in the -40 Гадаа хасах 40 хэм байгаасай гэж би бодож байна. Дээл маань надад маш ихтэй хэм байна. Миний бодлоор их дулаахан өгөл болж байх шиг байна. Салхинч баагүй. За сүхийхэн гадаа барьсан кемптэн тухалсны дараа сүхийх маань бас биднийг дайлсан юм. За энд одоо ингэний цагаагаар одоо нэрсэн ингэний архийг одоо амсаж дээдлж үтсэн бол ямааны арх одоо бас ямар байдгийг бас амталж дээдлэж. За эдний одоо дайлж байгаа бууз хоолундыг идэж нэлээд тухалсан. Well, I came not knowing what to expect from Mongolia. Би Монголд анх ирэхдээ юу төсөөлөхөөч мэдэхгүй байсан бол одоо надад бүх зүйл нь сайхан санагдаж байна. Эхэндээ тэмээ унахад их зөөртэй байсан. Гэхдээ бүгд надад тусал дэмжиж байсан. Монголын ард түмэн их нөхөрсөг. Тэднээс маш их сурсан шүү. Баруунаас ирсэн надад хүн бүгд яаж ийм найрсаг байдаг байна гэдэг бодол үе төрдөг байсан. Одоо бидний аялал төгсгöd их ойрхон ирээд байна. Тэмээгээд сайн ундаг болсон. Гэхдээ харж л бай да. Хөдөө нутаг их үзэсгэлэнтэй юм аа. Цаг агаарт сайхан байлаа. In a beautiful area today, and we have fantastic weather, much better than yesterday. I think we're going to be toasty. Oh, like that. Ингээд сүхийд сайхан амарсны маргааш өглөө нь аяллаа маань 7 дахь өдөр. За энэ өдрийн Баатар София гээд эмэгтэй байгаа. За нилээ жоохон махлагдуу хэрнээ. Арай л дэндүү зузаан гуцтай яваад байгаа нэг эмэгтэй байгаа. Энэ сүхийд хоноход манай богд сум 10,000 тэмээтэй олсны баяр гээд том баяр хийх гэж байгаа юм байна. Тэр баяр тэмээгээ оруулах гэж байгаа гээд говийн залуучууд бас тэнд ирж хонсон. За энэ өдөр араас тэмээ ирээд за өврийн тэмээнүүд маань буцаад явж байгаа юм. Тэмээгээ энд бас сольсон. За араас одоо
Жанцсан Өдмөрийн Баатарын хүү Сэнцрүнгэд залгуу тэмээгээ авчирсан байгаа. За ингээд харин Алтан намын даваа уруудаад давааныхаа аман дээр гарахт бол маш олон бид нэр дуутай шуутай маш их гоё явлаа да. Зарим нь одоо буцаж байгаа тэмээгээ өнгөтлөөд, зарим нь одоо баярт оролцох гэж байгаа олон залуучууд бидэнтэй бас хамт нэгдээд ингээд одоо энэ сайхан Алтан намынхаа аман дээр бол маш олон гарч ирсэн. За ингээд баяр тэмээний баярт оролцох гэж байгаа гэсэн маань богд сум руу хөлгийн жолоо залж. За бид хэд аяллаа мөрийг хөөсөө. Алтан намын даваан дээр гарч ирээд за Цэнцрүнгийнхийг хүртэл бол за бас 13-4 км-ийн зайтай их сайхан юм тал дундуур явдаг. And I am from New Zealand. Намайг София гэдэг. Би Шинэ Зеланд улсаас ирсэн. Би анх удаага өвлийн тэмээ аялалд ирж 10 өдрийн турш энэхүү үзэсгэлэнтэй тэмээ говьор унахаар ирсэн. Байгалийн тогтоц үнэхээр өвмөц гайхалтай. Тэмээнүүд нь юр бусын ард түмэнд маш найрсаг. Энд би анх удаага ирж байгаа ч их гайхалтай анхны аялал болж байна. Ахиж заавал ирнэ. Говийн нутгаар урт хугацаагаар аялаж байгаа маань их азтай. Учир нь зарим аялагчид цөөхөн хоногоор ирээд буцдаг. Ингэхэд Монголын соёлыг, ард түмний уламжлалыг бас тэмээг харж ойлгох боломж байхгүй мэт санагддаг. Клоe болон түүний багийнхан энэ аяллаа маш сайн зохион байгуулжээ. Би анх Клоег Facebook-ээс олж авсан. Энэхүү аяллаа тухай өнгөрсөн жил хараад л явахыг хүсэх болсон шүү. Амьдрал тохиох ганцхан боломж мэт санагдсан учраас олон дахин зохион байгуулагддаггүй ямар нэг сурталчилгааны зүйл байгаагүй үнэхээр сайхан аялал мэт санагдсан. 10 хоног тэмээ унан Монгол гэр дундаж малчин ардтай уулзаж нүүдэлцэн амьдралыг өөрийн биеэр мэдрэх нь хамгийн сайхан байлаа. Энэ бүгдийг үзэж байгаадаа би өөрийгөө маш хацтай тооцож байна. Аялал огтхонч амархан байгаагүй. Хин нэгэн өөрийгөө сорих хүсэлтэй бол өвлийн тэмээ аялалд заавал ирээрэй гэж хүсэж байна. Тэмээ аяллаа эхний өдрөөс ахуулаад би баг зэрэг буруу байралтаас суснаас аяллаа 4-5 дахь өдөр холголт үүссэн таагүй зүйл болсон. Ингээд би Монголын уламжлалт энэ болох тэмээний чүмэг төрсөн. Үр дүн нь маш гайхалтай. Ямар ч юмнээс илүү байж арсыг маш хурдан эдгээсэн шүү. Ингээд би тэмээгээ ахин унахад санаа зовлтгүй болсон. Тос нь амархан хайлж арсан шингэдэг ямар ч итгээд үнэргүй их гайхалтай тос шүү. Монголчууд энэ хатуу ширүүн уур амьсгалд хэрхэн аж төрхийг маш сайн мэддэг ард түмэнд харагдсан шүү. Миний ойлгосноор Монгол мал 800 гаруй төрлийн өвс ургамал идэж хүмүүс нь ургамлын шимийг мах сүв тосоор нь дамжуулан хэрэглэдэг. Ийм учраас тэд эрүүл хүчтэй байж чаддаг төдийгүй малын бүх зүйлийг амьдрал ахуйтай ашигладаг. За Софиягийн нэг асуудалтай тал нь одоо хитрхи зузаан хөцөмсөд тэмээн дээрээ жоохон хонгон талдаа холголт үүссэн. За тэгээ янз янзын одоо авч явсан тос төрхэд ерөөс огт нэмэргүй байсан. Хамгийн одоо тэрний энэ хүний одоо гайхсан зүйл бол тэмээний одоо төвхий чүм төрхэд маргааш өглөөн дээр бурсаа шонсон байсан. Тэгээд одоо бүр гайхаад одоо хүчтэй тос төрхөө зүгээр болохгүй байсан. Ямар сони юм бэ гэдэг. Тэгээ монголчуудын бас энэ одоо ангаах ухааныг бол гайхан биширсэн эмэгтэй дээ. Бид ингэж явсаар Цэнцрүнгэд очиж өдрийн хоолыг идэх ёстой. Манай богд сум бол одоо хамгийн олон хөдөлмөрийн баатартай сум. Тэр нь дандаа тэмээчин хөдөлмөрийн баатарууд байдаг. Монгол улсын хамгийн анхны тэмээчин хөдөлмөрийн баатар энэ сумоос төрсөн. За энэ Цэнцрүнгийн ав бол 4-р хөдөлмөрийн баатар хүн байгаа байх. Тэгээд энэ айлд бас сайхан хэдэж ууж. За энэ айл маань бас сайхан тогоо нэрж, шимээ архиар дайлж энэ тус нэлээ цаг хугацааг бид бас ая тухтай өнгөрөөсөн дөө. За манай энэ энэний цагаан эдэ гэдэг бол одоо гайхалтай сайхан зүйл юм да. Одоо жилийн 4 үлрэлт хэрглэж болдог. We all lied on the ground. We were trying to put our mattresses over us to stop the heat floating out. Tonight, when we get the gas, it will be hot and then it will make it up. Yeah.
За ингээд цэнцүрэнгийнхээс цаашаа хөдөлсөн. За эндээс бол одоо энэ маш их сайхан говь тал газрыг ингээд туулна. За ингээд жаргал сайхан гэж одоо ангилт сайхан нутагт үйлжиж байгаа жаргал сайхныг очиж бид хонох ёстой. За энэ завсарт бол бас нэлээ хөгжөөнтэй явцгаасан да. За бид ингээд одоо замыг үзэж байгаад бас нэг арай ажтайхан зам сонгож одоо энэ хөндлөн зам дээрээс энэ хэдийг уралдуулсан. Хинэн хэрхэн тэмээг сайн ундаг болсон байна вэ гэдэг уралдааныг энэ дээр бас үзүүлэхийг зорьсон. За 3 орчим километр газар уралдуулсан юм. За эхлээд бол Монгол хүн цэндэг маань ингээд төрүүлээд явсан. За цэндэгтэй цуг одоо саараа маань ингээд хоёул уралдаж эхэлсэн. Саарагийн тэмээг үнэхээр одоо хурдан байсан. За харин араас бол одоо Колоё одоо эхний тэр сүүлийн хэдэн хүмүүстэй хамгийн сүүлд явж байгаа Колоёгийн тэмээ бол өстой үнэхээр одоо тэр булуун хална гихчээр жоохон явсны эцэст бол хурдан явж хам үзүүнд орж ирсэн. Тэгээд энэ сайхан уралдаан бас бид одоо аялах гэж байгаа энэ олон аялагчдын дунд бас л нэг одоо баяр дээр нь баяр нэмсэн, сэтгэлд нь гал нэмсэн ийм сайхан уралдаан болсон. За ингээд цэндгийн араас тэр Колоё ороод ирлээ. За Саарагийн тэмээ бас үзүүрлэгэн бол жоохон одоо суу хаятай болж ирсэн. За ингээд одоо арга байхгүй барай болсон авбисны. За барайн дээр ингээд Саараа маань төрүүлж араас нь ингээд Колоё бол барах мөр дараад орж ирсэн. За хамгийн сонин нь бол одоо манай Крисийн тэмээ энэ уралдаанд бас нэг урагшаа яваагүй. Одоо тэмээндээ байсан байх. Тэгээ бид бас одоо гошигнож за ганц эрэхтэй нь одоо хэдэн хүүхнүүдээ бүгдийг одоо өмнө орууллаа. Энэ бол одоо жинтлэн хүний зан юм аа гэж одоо бид бас хошигнож. За нөгөөх хүмүүс гэсэн одоо би оролдвол би төрүүлэх байлаа гэж одоо энэ төр болцоож байлаа. Ингээд цаашаагаан одоо аялын явцд бол янз янзын амьтан таарна. Одоо олон одоо сүргээрэн тэмээ, адуу мал хойно. За одоо сэрлэг амьтдаа сайхан хар сүлт эднэр үл зөндөө таардаг. За хар сүлт бол одоо маш их олон таарсан учраас нэг тийм сонирхолтой биш болж сүлдээ харагдсан байх. Одоо баргалж одоо хайшаа одоо Монголын малалда хоны матай адилхан ч юм уу гэдэг байдлаар бодсон байх. Энэ нутаг их сонир нутгаа. Энд одоо энэ нутгаас өмнөхөн талд нь одоо Толомон чулуу гэж их гоё газар байсан. Тэгээ манай энэ нутгийн бас арай буруу харьцаад бүх чулууг нь гадаад руу зөөгөө явуулсан гэж байгаа. Тэр үл үнэхээр байгалийн энэ дэлхийд ховорхон тийм том байгалийн музей байсан юм да. Тэгээ энэний одоо ардхан тал дээр ангирт гэж байгаа юм. Тэр ангирт дээр одоо үлжиж байгаа. Жаргал сайхныхаа гадаа ирсэн кемптэй бид ингээ хөрөлдсөн ирж байгаа юм инэ. Big pressure cooker. Boom. Yeah. Sarah? What? Smell it? I can smell it. За жаргал сайхны их маань бас энэ нутгийг энэ хавьд байгаа бүх хүмүүс нь жаргал сайхны цугларсан байсан. Бас одоо хоргог хийж өгнөө та нартаа ингээд. Одоо ингээд хорхохыг эхнээс нь ахгуулаад дуустал нь одоо ямар процессор хийдгүү, ямар юм ордгүү, яавал энэ сайхан болд юм байна уу гэдгийг бол манай хэд одоо яг бодтой нэг үдсэндээ одоо сүүлдээ бол бүр хорхогны чулуу одоо баримаар байна гэж сонирхдаг болсон. Rocks to tell. Аялал гоё болоод хүмүүстэйгээ бас одоо сэтгэл санаа бүх юмараа нэгдээд өөрсдийг нь байгаа тэр орон зайны их гоё одоо тэр зүйлс өөрсөнд нь нөлөөлөд ирэхлээр бол хоол ундуул аянда аялж байгаа хүмүүст бол ороод эхэлждэг. Юугаа мэдэхгүй хэмжээгээр хүн идээд эхэлдэг. За энэ байдлууд энэ аялагчдад бүгд харагдаж байгаа юм. Catch many of them, just catch. Done. Барах чадлаа гэ. За энэний дараа шагаа наадгаануудыг аялагчдаа зааж гисэн. За шагаагаар хэрхэн тоглодгоо гэдгийг бүгдөө нь. За ингээ шагаас шүүрхийг нэг хэсэг бүгдөө үзсэн. За зарим нь бол одоо хизээ заны Монгол хүн шиг мундаг шүүрч байгаа юм. Одоо тэр бол хөвгний авьяас байдаг баг. За тэгээд ингээ Монгол залуучууд ороод ингэж шүүрдэг юм аа гэдгийг бол одоо энд бас үзүүлж одоо энэ дээр инээд хөгжөөн болж
нэг хэсэг цагийг үл зугаатай өнгөрөөсөн. Энэ хоёрыг авахлаа биш ч тий. За үүний дараа бид морь уралдуулсан. Морь уралдахыг одоо зааж гисэн. Морь уралдана гэдэг нь ер нь шагаагаар морь уралдуулах бол одоо монголчуудын маш хөвгөлмөц, маш их гоё насны ямар ч насны хүн тоглож болдог ийм наадга байдаг. Тэгээ ингээ бүх хүмүүстэй нэг морийг сонгож өгөөд одоо морийг давьчаад зааж өгөөд ингээ уралдсан. Ийм сайхан өчийг монголчуудтайгаа инээ төр баяр цэнгэлээр дүүрэн байж өнгөрөөсөндөө. Welcome to Sophia's TV show, streaming live from Mongolia Desert. София өвлийн тэмээ аяллаас ярьж байна. Бид өнөө орой Ямааны хорог идэх гэж байна. Ямааны махыг халуун чулуугаар жигнэн болгодог. Монгол ёс заншлаар бүх зүйлийг баруун гараар өгдөг ёстой. Өнөөдөр би хорогны чулууны талаар мэдж авлаа. Халуун чулууг атгах нь биеийн дотоод үйл ажиллагааг сайжруулдаг гин. Мөн сүйтэй цайн монголчуудын их түгээмэл цай бөгөөд халуун нар нугад хотоодыг бүлээцүүлдэг юм байна. Энэ цайндаа хатуу бяцлаг дүрээд идэхэд маш амттай байдаг. Бас чихэртэй тарганы амттай ааруул нь их гоё. Монголчууд олон төрлийн бууз, банш, хуушуур хийж иддэг. Эдгээр хоолнд ордог үхрийн, ямааны, хоны маханы их онцлог. Эдгээр хойно ямаа үхрийн говийн 800 гаруй төрлийн өвс ургамлыг идэж бэлчдэгэ. Энэхүү ургамлын шимийг махаар нь дамжуулж хүн ард нь авдаг. Тэд янз бүрийн махаа боловсруулан иддэг. Үүний зэрэгтээ сүүн бүтээгдэхүүнийг хамт хэрэглэдэг. Тэд ямаа, ингний зүгээр маш сайхан амттай ундаа бэлддэг. Барууны оронд байдаг сүйтэй ундаа мэт. Энэ маш их ашигтай бактери агуулж одоод нь маш сайн гинэ. Монголчууд яг энэ хэв маягаар мянган жил амьдарсан. Андерсны үлэг гүрвлийн экспедицийн үед ч энэ хэвээрээ байсан. Тэд энэ оронд хэрхэн амьдрахыг их сайн мэддэг. Мөн ямаа, ингний сүнээс арх гарган авдаг. Их зөөлхөн амттай уугаад баймаар сайхан унтаа болдог. Энд ирэх ямар нэг аз тохиовол ямар нэг аргаар энэ онцгой зүйлийг бид туршаасаа гэж хүсэж байна. Бас нэг сонирхолтой зүйл бол гэрийн эзэн хөөрөглөх. Хөөрөг нь яг үнэртэй усны шишиг хэлбэртэй гой чулуугаар хийсэн зүйл бөгөөд дотор нь гой үнэртэй тамхи байдаг. Чи баг зэргийг чимхэн үнэрлэн. Аялын турш хуримтлуулсан эдгээр туршлага маань үнэхээр гайхалтай дээр монголчуудын зорилготой зан үгээр хэлхийн аргагүй сайхан. Аялыг зохион байгуулж байгаа бүх хүмүүс талархлаа илэрхийлэх ёстой. Энэ бүгд амьдралд ганц тохиох боломж шүү. Бид өдөр бүр Монгол айл дүүрэгтэн сайхан хоолоор тайлуулж байна. Үүний хүчинд ч бид 10 хоног ямар ч ядралгүй явж байна. Өглөө цайгаа уугаад дунджаар 3 цаг яваад малчин айлд очиж өдрийн хоолоо иддэг. Энэ нь бид бүх амин дэдэм ирч хүчээр хангадаг. Оройдоо мөн айлд очин ямаа, ингний сүү, архиар дайлуулж хамт шагаа тоглоно гэд их зочнотгой найсгаар хүлээж авна. Надад энэ бүхнийг үзэх завшаан гарч байгаад өөрийг азтай тоцгоосоор харахгүй. Үнэхээр их талархаж байна.
За 8 дахь өдрийн өглөө. За энэ өдрийн баатар бол Амелия гээд Герман улсын иргэн одоо Канадад амьдарч байгаа эмэгтэй байгаа. Ер нь бол ажаад байхад тэмээндээ хамгийн ирэмгээ, хамгийн мундаг унж байгаа нь Сара, Амелия хоёр одоогийн байдлаар бол харагдаад байгаа. Тэгээ Амелия гэдэг эмэгтэйг энэ өдрийн баатараар бид бас сонгож авсан. Энэ бол аяллаа 8 дахь өдөр. За тэмээ маань одоо хаашаа явах вэ гэвэл энэ сайхан хатууд маань хүлээгээл байж шүү дээ. Тэмээ гэдэг мал бол гайхалтай сайхан мал л гэж хэлэхээс өөр аргагүй юм байлээ дээ. Тэгэхэд хүнд бол одоо нэг тийм одоо дараа болоод идэггүй гэх юм уу да. Та услан, ундлан, хоолсон гэдэг яг ерөөсөө байхгүй. Тэгэл одоо зөвл уяатай бол тэгэл одоо нэг хөвчгээл хөвтөж байдаг. За аялал гарах бэлтгэл тэгэл өмсөөл. За өнөөдрийг хэрхэн тоолох вэ гэдгийн дотроо төлөвлөцгөөгоо. За хоорондоо бас одоо өчигдрийн болон өнөөдрийн аяллаа талаар нэг нэгэндээ сайхан дурсгалын хэмжүүлгийг ярьцгаагаал. За бас одоо юу авч явах уу, яах вэ хүү нэг нэгэндээ зөвлөгөө өгөөл. Өглөө мордох хооронд бол бас их л юм болж байгаа харагддаг. За ингээл жаргал сайхны гаднаас мордож байна да. Энэ өдөр бол маш чухал өдөр байгаа. Энэ одоо аяллаа 9 хоногийн явцад хамгийн их үзэх юмтай, хамгийн гоё байгальтай газараар энэ өдөр явах юм аа. За нэлээ явсны эцэст бид мем толгой гэж гайхалтай сайхан толгойг үзнэ. Шахлаг хайрхан гэдгийг үзнэ. За мем хайрхан шахлаг хайрхны хажуу талд нь одоо Илжигэнжигт хааны хэрмийн тур гэж одоо байгаа. Тэр одоо Инчон гэж тийм хот байсан гэж түүхэнд бичигдсэн байдаг. Тэгээ нэг 10 орчим километрийн зайтай тийм одоо морь унтсан хүний чих талд орохоор тийм өндөр хэрмийг энэ шахлаг хайрхны одоо энэ наад талд нь босгосон байсан гэж одоо түүхэнд үлдсэн байдаг. Намайг баг байхад бол 1 метр шиг өндөр байдгаас одоо бас хэлсэн дарагдаад нэлээ багасцсан юм байна лээ. За мем хайрхан гэж шахлаг хайрхныхаа одоо баруун талд нь байдаг. Яг одоо эмэгтэй хүний хөгшиг юм сонин одоо тогтцтой ийм хайрхан байдаг. За энэ харагдаж байна. Энэ бол одоо яг араас нь шахлаг хайрхан дээрээс харагдаж байгаа зураг цаийг. Энэ бол өөрөө түүхтэй. Ер нь эмэгтэй хүн хөх хөвдөх нэтрэгээд ярьдаг. Энэ хайрхны шороогоор үрхтөдийд идэгдэгэ гэж бас тийм домог байдаг юм байна лээ. Мем хайрхны сая наагур харагдаж байгаа тэр судал бол нөгөө Илжигэнжигт хааны хэрмээ турны одоо үлдэгдэл байгаа юм. За энэ одоо өндөр дээрээс хараад тал дэшээ сосгохтуул үнэхээр энэ байгаль дэлхийг бол бишрэхээс үнэхээр одоо аргагүй л юм сайхан одоо байгалийн үзмрийг бид энд одоо амьд үзмрийг үзэж байгаа юм да. Бид яг одоо аяллаа хамгийн үзэсгэлэнтэй газар ирээд байна. Байгалийн тогтоц өнгө гээд үнэхээр гайхалтай. Энэ хүртэл тэмээгээ унаад явсан сайхан байлаа. Бид замдаа чон харсан. Хаашаана харагдах өргөн уудам тал гээд хийлгч үг алга. Үүнээс л болоод би Монгол дахин ирдэг юм шүү дээ. Маш үзэсгэлэнтэй байна. За ингээ шахлаг хайрхныхээ дээд талаар нь ингээ явхлаар бол дээрээ ингээд баг зэрэгээ толгодтой. За тэгээд тал болчдөг юм байна лээ. За тэгээд одоо энэ бол шахлаг хайрханаас доошоо буужгаа хэсгийн зураг руу ороод ирсэн байна. Тэгээд дээрээ шахлаг хайрхан байна. Бас зуны цагт бол 2-3 нуур тогтчдөг юм байна. За тэгээд нуурных нь хажуугаар нь бас одоо нутгийнхэн шахлаг хайрханыхын дээр гараад буучдаг ийм сайхан зүйл бас байдг юм байна. Тэгээд тэрийг би одоогоороо мэдэхгүй юм байна лээ. За машин бол бас гардаг нэг үүдтэй хойд үүд, 2 үүд байдаг юм байна. Хойшоо урдаасаанд гараад хойшоо буучжуулдаг машин. Ийм бас үүд гэж нэрлэдэг. Дээр нь гардаг замтай дүүгээр нь гарчиж болдго юм байна лээ. За ингээд шахлаг хайрхныхээ дээгүүр явж тэр сайхан бас одоо байгалийн үзмрийг үзэж явсаар ингээд доошоогоо бууж ирж байгаа дүр зураг нь харагдаж байна. Үүндээ бол энэ шахлаг хайрхан за одоо өөш хайрхан ингээд залгаж эхэлж байна. Энэ хоёр бол үнэхээр одоо гайхалтай да. Тэгээд энэ хоёрын дунд бид бас өдрийн жуусны цагийг тааруулсан. За жуусаа уугаад бас тодорхой хэмжээний амраад тэгээд цаашаага ингээд хөдөлж байгаа юм. Бид энэ өдрүүл
өдрийн цагаа арай өөр газар уухаар тоглосон байсан. Гэвч тэр нөгөө хараа байгаа учраас нөгөө айл маань энд бууж амжилтгүй. За жаргал сайхан маань сэтгэл гаргаж бас одоо урд өдрөнд гэр авчираад одоо өдөр цай уух гэрийг нь бэлдсэн байгаа. За жаргал сайхандаа маш их ажил болж бидний ажилд одоо сэтгэлээсээ тусалсанд нь бас баярлалснаа илэрхийлэх ёстой. За ингэж байгалийн сайхныг үзэж явсаар жаргал сайхныг хэн бэлдсэн өдрийн хоол идэх газартаа хурж ирсэн юм аа. За ингээд тэмээгийн сайхан амраах зураа өдрийнхөө хоолыг ингээд идэж байгаа юм. За жаргал сайхан байна. Сайхан гэр бариад, гал түлээд, за хаяагээл манаад бүр одоо янзын сайхан төгчүүлсэн байсан. За энд ингээд сайхан дулаан газар өдрийнхөө хоол ундыг идээд цаашаа хөдлөж байгаа юм. Hello, I'm Emily. I'm from Germany, but I live in Canada. Сайн байна уу? Намайг Амелия гэдэг. Би Герман улсын иргэн. Одоор Канадад амьдарч байна. Би бага байхасаа л Монголд ирэхийг хүсдэг байсан. Надад дэлхийн өнцөг булан бүрийн зэрлэг адууны тухай ном байдаг байлаа. Түүн дундаас Монгол адууг үзүүлсэн хэсэг үнэхээр гайхалтай хөх тэнгэр дүрслэгдсэн байсан. Энэ удаа би адуу унаагүй ч тэмээ их дажгүй амтэн шүү. Маш хөвгчлөлтэй амтэн юм. Одоо ганцхан хоноод буцах гэж байгаад итгэж ядаад л байна. Би удахгүй ахин Монголд ирэхийг хүсэж байна. Энд үнэхээр гайхалтай байна. Харалтаа. Аяллаа хувьд тэмээ унахад надад их тухтай санагдсан. Ялангуяа зөөлөн жонжуулах нь их таалагдсан. Би өдөржингөө ч явж чадна. Сайхан баг, сайхан байгальтай байхад ямар ч зүйл асуудал биш шүү дээ. Өнөөдөр мөө муулыг үзлээ. Их сонирхолтой байсан шүү. Их хурдан үзээд өнгөрсөн. Тэмээ гайхалтай амтан ч гэсэн Монголын ард түмний зуршимтгай зан үгээр хэлхийн аргагүй. Хүн бүр нь маш найрсаг, бүгд л сайхан бүхнээ үзүүлж сайхан байлгахыг хүсдэг. Айлын туршид маш олон төрлийн хоол, ундааг ууж амталж үзлээ. Ямааны ингэний арх, мөн олон төрлийн ааруул гэдэл. Ааруул надад их таалагдсан шүү. Цагаан зөөлх нь бүр гоё, их гоё амттай шүү. Айлын баг маань маш мундаг, их сайхан сайн тоогоочтой. Би их хоол идсэн. Өнгөрсөн жил бол бид одоо өөш хайрхан залгаж байгаа. Өөш хайрхны хэм бол орой дээгүр нь явцсан юм. Яагаад гэвэл тэр өдөр маш хүйтэн өдрөө таарад. Тэгээд одоо манантаа, будантаа, салхитай үнэхээр одоо таагүй байсан учраас одоо шалгуухан л одоо өөрийнхөө кемпрөө зорьсон. За энэ өдөр бол маш дулаахан байсан учраас одоо өөш хайрхныхээ арыг бидрэхээр шийдсэн юм аа. Үнэхээр өөш хайрхны ар гэдэг бол за Монголын одоо энэ өвөрмөц тогтцтой сайхан байгальтай газрын да хамгийн л одоо өргөлтөн л гэж хэлж болохоор ийм сайхан тогтцтой юм газар байдаг юм аа. Тэгээ энэ сайхан байгалыг бол үзснээрээ энэ аялагчд бол одоо 9 хоногийн хугацаанд үзээгүй гайхалтай зүйлээ үзлээ гэж одоо оройн нь дуу алдан шаагж байсан. За өөш хайрхан бол ингээд 3 үетэй юм байна лээ. За урдаас орж урдаасан бол тал сайхан явж байгаа дарагшаага огцсон юм одоо хавцал болж хувирна. За тэр нь доошоогоо явж гаад тэгш болоод ахаа доошоогоо унж за ингээд 3 давхрахтай. За ингээд яг араас нь хараад жоохон зайдуу явахлаар бол олон байшин барьцсан юм шиг, сүм одоо дугны орой юм шиг, за олон гэр байгаа юм шиг, олон байшин байгаа юм шиг, за ингээд сүнсэн хотод ороод ирсэн юм шиг ийм одоо тийм маш тийм байгалийн өвөрмөц тийм төр зураг нь ингээд яг дэрэгдээс нь бол одоо маш их гоё харагддаг ийм нутаг байдаг. За энийг харин бид үзүүлэхийн төлөө ингээд бас зүтгэсэн. За манай зурглаач Батхдах маань бас тийм яваад энэ сайхан алтан агшныг одоо бас камертаа буулгаж авнаа гэж зорьсон. За төвний өвчнөд бас энэ сайхан зургийг бид бас үзэж байгаамаа. Тэрээс л одоо дээрээс нь юм уу одоо холоос бол энэ сайхан зүйлийг авах болцоо байхгүй. За ер нь аялал нэлээ урт байсан боловч манай хүмүүс бол ядрахыг мартсан байсан. Даргагүй юм сайхан зүйлийг үзээд гайхаж яваа хүмүүс бол одоо ямар юм одоо ядарна гэдгийг бол марталгүй яах вэ? Ингээд одоо энэ бол одоо дороосоо өксөж явж байгаад 2 дахь үе дээр нь гарч ирсэн явж байна. За ингээд энүүтэйгэн залгаад яг доотх шиг нь ахаад нэг юм дэшегээ үе ингээд давхарлаа тавьчихсан юм шиг гарч ирж байгаа юм. За энэ 2 дахь үе дээр нь байгаа зүйлс одоо энэ харагдаж байна да. Тэгэл одоо ингээд энэ байгалийн өөрийнх нь бүтээсэн л дуран зураг, уран баримл шүү дээ. Байгаль өөрөө өөрийгөө ингэж сайхан бүтээдэг гэдгийг л ингэж харуулж байгаа юм да энэ.
төрлийн оролцоотойгоор бүтдэг байх. Тэгээ ингээ зарим газар ам бол ингэж хөндийгөө өксөж явж байгаад тэмээ явах эцгүү болоод мухар болж байгаа юм. За тэр мухар болгоны манай хүмүүс бас одоо үдсэн, одоо тентэн дулаад буцаж эргээд ийм сайхан гайхалтай зүйлүүдийг үзэж явсаар одоо энэ өөш харихныхаа одоо чанга хойдолт нь юу зүүн хойд зүг дээр нь ингээд арай задгаад байгаа газар нь ингээд гарч ирж байгаа маа. Та гайхалтай л гэж хэлэхээс өөр арга байхгүй те энэ сайхан баян гайг бол. За энд бол аргал маш их байдаг гэж ярьдаг. За аргалч одоо зүүн бидэнд тавих хүртэл одоо аргал таарсан. За бас чон их байдаг гэж ярьдаг. За тэгээд мэдээж одоо адуу мал тэмээ эднэр бол нэг их бас энэ рүү ордгоо байх. Ягаад гэвэл амтэн ихтэй учраас бол за хүмүүс ч бас тэр болгон энэ рүү малан туухгүй байх нь бол тодорхой байх л та. За ингэж явсаар өөш ярихныхаа зүүн хойдол дээр замтын даваа гэх сайхан давааны одоо зам дээр гарч ирж одоо жүүсээ ууцгаасан да. Hello, I'm Emily. I'm from Germany, but I live in Canada. Currently, I can't breathe so well because I just got tied back in by the herder. They know how to tie these real well. Amazing. No way. Never. And we'll just don't appreciate your bum. Oh, thanks, big man. За одоо замтын их бууцсан дээр өвлжиж байгаа баасан дэржин гадаа ирсэн одоо өрсөлдөөн кемп дээр хүрэлцэн ирсэн. За ингээд энэ өдрийн орой бол маш их ярих юмтай орой байсан. Яагаад гэвэл одоо тэр байгалийн сайхныг бол одоо багтаж одоо ханахгүй байсан гэдэг бол үнэхээр гой санагдчихсэн. Одоо аялал хийж байгаа бидний хувьд бол за энэ өдөр баасан дэржих маань бас одоо орой хорхохоор дайлахаар шийдсэн. За аяллаа маань 5 дахь горхог байх. За үнэхээр одоо айл болгоно л одоо сэтгэл гаргаж биднийг дайлж одоо үнэн сэтгэлээсээ одоо дайлж цайлж ясанд бол энэ хүмүүст баярлснаа бас энэ нэвтрүүлгээр дамжуулан илэрхийлж байна. За бид ч гэсэн л одоо тэгээд энэ хүмүүсийг аль болохоор хайд тухтаа сайхан болгохын төлөө ийм сайхан зүйлийг бол хийхээс өөр одоо аргагүй тодорхой юм. За хорхог гэдэг бол бас монголчуудын бол одоо брэнд болсон л хоолны нэг шүү дээ. За ингээд унтна. За гэртүүл ингээд шинжэнгэн гал түлнэ. Манай жамбул сүрэн маань шүн ингээд галыг зогсоохгүйгээр түлнэ. А сүүлдээ харин манай аялагчт маань битээ гал түлээ бид нэр одоо нэг даарч үзье да. Энэ хөөтөө оронд ирснэх нутагтаан байгаа юм шиг дандаа одоо халууцаж хөлөрсөөр байгаад хэцүү байж штэ гэж сүүлдээ бүр гуйдаг болсон. Тэгтээ бид бас одоо аялагчтайгаа 5 дахьыг хангаж аль болохоор эднийг бас 5 дахьтай сайхан амраахын тулд дагал хүсхийн бол тасралтгүй түлж аль болохоор одоо аятайхан байхын төлөө бид бас ажиллах ёстой. Энэ ч үүргээ манайхан бол нэр төртөө биелүүлдэг. За манай Эмилия ингээд хамгийн түрүүнд босч тэ.
За аяллаа сүүлчийн өдөр. Манай аяллаа 9 дахь өдөр. За ингээд эндээсээ одоо 22 км яваад за шаа хайрхан гэж одоо гайхалтай сайхан хайрхны өвөр дээр одоо хайрхан задгай гэдэг газар өвлжиж байгаа. Бямбин гадаа барьсан кемптэй бид очих ёстой. За одоо энэ баасан дээр чихэнтэйгээ дурсгалын 6 татуулж байна. За ингээ баасан дээр чихээс гараад өөш хайрхаа нуруулдаал явж өгөндөө. Өчигдөр бол араар нь явсан. Одоо үлдэгдэл хэсгийг нь бол яг орой дээгүүр нь яваад арын нөгөө нэг гоё хэсгийг дээрээс нь хараад үзэх тийм болцоо манай аялагчдад одоо нэгдэж өгч байгаа юм. Үнэхээр одоо байгалийн энэ сайхан уран бүтцийг бол эндээс хараа явж явах бол үнэхээр сайхан гайхалтай. За өдрөө хөвч гисэн бас их сайхан дулаан. Их сайхан өдөр таарсан юм аа. Okay, so it's the last day of the Gobi Col Camel Expedition. Өнөөдөр аялын сүүлчийн өдөр байна. Цаг агаар үнэхээр сайхан байлаа. Миний хувьд 2 дахь удаага аяллыг хийж байна. Нэгт би Монголд их дуртай, хоёрт би 100 морь унаж байсан болохоор тиймээ унаж өвлийг үзхийг хүсэн. Өнгөрсөн жил маш хүйтэн халтаргаатай нэлээд хэцүү байсан. Гэтэ энэ бүх сорилт надад таалагдж байсан. Энэ удаа яг л тийм байна гэж бодож байтал цаг агаар их дулаахан байлаа. Өчигдөр миний хувьд хамгийн онцлог өдөр байсан. Би хизээш тийм сайхан байгалийн тогтцыг харж байсангүй. Өнгөрсөн жил мөө шахлах хайрхны хажуугаар яваад өнгөрөхөд надад энэ сайхан тогтцтой уул руу авирч дээрээс нь бүх зүйлийг харах юмсан гэж бодож байлаа. Гэтэл яг мөрөөдөл минь биелэж би тэмээтэйгээ уул руу авирч хавтгай ороотой уулан дээрээс бүгдийг харсан. Яг л дэлхийн ороо дээр гарсан мэт санагдсан. Чи 100 км үргэлжлэх тал цасанд хучигдсан уулс говийг харах болно. Яг л үлгэрийн мэт байсан. Мөн тийм өндөр тэмээ авирч байгааг хараад их гайхсан. Энэ тухай өдрийн хоолны үеэр бодож хамгийн гайхалтай өдөр нь байлаа л гэж бодож байтал үдээс хойш өндөр хавслын дундуур явсан. Бас л гайхалтай байсан. Би тэмээтэйгээ хавслыг тойрч явах болов гэж байтал тэмээтэйгээ яг дундуур нь явсан. Тэмээний чадварыг бас л биширсэн шүү. Ингээд явж байхад би яг л үлгэрийн оронд эсвэл ямар нэг кинонд орчихсон мэт санагдсан. Тэмээтэй хавслын ирмэг дээр ирээд харах их гайхалтай. Өчигдөр миний амьдралын мартагдчихгүй нэгэн өдөр байсан. Би тэмээг илүү их биширч хүндлэх болсон. Мөн багийн бүх хүмүүст их баярлалаа. Энэ бүхнийг бий болгоход хүн бүр хичээсэн төдийгүй хэцүү сорилт байсан баг. Унаачт маань энэ бүхнээс ихийг сурч Монголыг хайрлах болсон дамжиггүй. Өвлийн аяллаа хувьд их хэцүү аялал шүү дээ. Зарим унаач маань холголт өгч биеийг хүндүрлэх үе зөндөө байсан. Би махуудын хувьд хэцүүж баг хамт олон маань бүх зүйлийг дэмжиж бүхнийг боломжтой болгодог. Өдрийн хэцүү аяллаа дараа халуун хоол ундтай байна гэдэг сайхан. Мөн унаачдын маань хамгийн их бахархдаг зүйл нүүдэлчин ард түмэн яахын аргагүй юм. Ороод эдэнтэй хамт хонож олон зүйлийг сурч мэдэн хамтдаа цагийг өнгөрүүлнэ гэдэг гайхалтай мөч. Бүх зүйл их сайн зохицож байна. Багийнхан маань бидэнд урьдчилан гал түлж гэр дулаацуулж хаяа нэг Европ хоол өгч орчуулагч соёл уламжлалтыг сайн тайлбарлагч өгч байна. Баг зэрэг хэцүү мөч тав тухтай орчин суралцах соёл гээд бүгд л байна. Тиймээс бүгдд нь их талархаж байна. Унаачтай аялын мөч бүр таалагдж байна. Мөн их зүйлийг сурч мэдэж байгаа нь л тэмээг их биширч байна. Ер нь хүмүүс анхандаа тэмээний талаар их таагүй сэтгэлдээ ирдэг бол одоо 9 дахь өдрийн байдлаар сайхан сэтгэл үлдэж байна. Тэд тэмээ бүрийн зан ааш чадварыг харж байна. Мөн тэд гэртээ харахтаа Монголын өргөн уудам таал нутгийн сайхныг болон юу ч үгүй газар амьдран суух ард түмний гайхалтай чадварын тухай их зүйлийг мэдээд боцох баха. Амьдралд тохиох гайхалтай мөчүүдийн нэг нь байсан баха. За бид аялагчдаа та саналыг нь асуухад манай аялагчид гайхалтай сайхан гэдэг хоёр үгийг л та байнгилдэг болсон доо. Бид ч одоо ингэж л хэлүүлэхийн төлөө энэ аяллыг зохион байгуулсан. Аяллаа явцдууд олон юм тохиолдсон доо. Тэгээд одоо сайхан дуу хөгжмөд зэрэг хөгжим дээрээ хөгжмөний чимэн дээрээ бүжиглцгээ. Ингээд энэ сайхан хөндөр уруудаа явж байхад аргал таарсан. За өөрт орж ирээд яг аялал дуусах гэж яагаад тэгээ одоо бас энэ цаг үе дээр бид бас бүүн баяр болсон. За ингэ сайхан явсаар за ингээд Бямбихан гадаа ирсэн өөрийнхөө отог дээр ирж байгаа юм. За манай хүмүүс ч гэсэн одоо Монгол заншлаар даалс солоо яваад ирж байгаа хүмүүсээ одоо сайхан сүг амбарч
сэтгэлийнхээ үгийг хэлж угтаж байна да. За манай хэд ч гэсэн одоо Монголын сайхан ёс заншилд нэлээд сайн суралцж байгаа. Ер нь нэлээд сайн мэддэг болсон хүн ямар ч гэсэн сүүхэд амсаад тэгээд бас баярлалаа гэж хэлж мэддэг л болсон доо. Энэ аяллаа хугацаанд. За энэ бол бидний бас аяллаа нэлээд том зорилго байсан. За ингээд бүгдөө баяр ухтал хөр баяраар дүүрэн байсныг энд хэлэх юм. 300 км газар тэмээ онлаа. За янз бүрийн асуудалгүй. За Монголын энэ сайхан соёлтой танилцлаа. За одоо Монголын өвлийн энэ одоо гот сайхан байгалыг бас үзэж сонирхлоо. Тэгээ бүх юм сайхан байлаа. Хоол ундамттай байлаа. За энэ Монголын одоо олон сайхан зүйлтэй танилцлаа гэдээ одоо сэтгэлийнхээ үгийг хэлсэн ийм сайхан төгсгөлийн хэсэгт бид бас ирж байна да. За ингээд төгсгөлийн баярыг бид энэ үеэс голаад хийж эхэлсэн. Well, this is finally the end of the trip, but when I say finally, it's been Өвлийн тэмээ аялал маань ингээд төгсөж байна. Үнэхээр гайхалтай 10 өдрийг өнгөрөөлөө. Бүх хүмүүс талархлаа илэрхийлмээр байна. And it's been amazing. Go Be Cold Camel Expedition. Ингээд аяллаа маань төгсгөл ирж байна да. Өчигдөр маш сайхан өдөр болж өнгөрсөн. Надад тэмээтэйг авцлаар аялах их гайхалтай санагдсан. Монголчуудын баг биднийг маш сайн халамжилж аяллыг дуусглаа. Тэдний хүчинд юунд санаа зовх зүйлгүй явлаа. Ер нь ахин заавал Монголд ирэх ёстойгоо ойлгосон. 10 өдрийн өвлийн тэмээ аялал маань ингээд дууслаа. Бүх багийн гишүүдэд баярлалаа. Үнэхээр гайхалтай байлаа. Ингээд дуусч байгаа нь харамсалтай байна. Яг л өөр ертөнцид байгаа мэт санагдаж байлаа. Бүгдэнд нь талархлаа. Ингээд төгслөө. Тэмээндээ баярлалаа. Тэмээчдэд баярлалаа. Бүх хүмүүст баярлалаа. Энэ өвлийн тэмээ аялал 2019 байлаа. This is the Go Be Cold Expedition. It's been amazing. Би аяллаа дуусгаж байгаад итгэж чадахгүй байна шүү. Энэ үнэхээр гайхалтай аялал болж өнгөрлөө. Багийнхандаа баярлалаа. Тэдний тусалцаа өгөр аяллаа дуусгах үнэхээр боломжгүй байлаа шүү. Үнэхээр сайхан. Өвлийн тэмээ аяллыг сонирхож байгаа хэн нэгэн байвал заавал дээрээ гэж хэлмээр байна. Баярлалаа. Thank you. Өвлийн тэмээ аялал маань ингээд дууслаа. Бүх хүмүүст баярлалаа. Cold Camel Expedition. This is Sophia signing off from your travel TV show. София аяллаа түүгээ ярихад бэлэн боллоо. Энэ юугаас сольжгүй гайхалтай аялал болж өнгөрлөө. Дараагийн өвлийн тэмээ аялалд амжилт хүсье. Woohoo to the Cold Camel Gobi expedition. The Go Be Cold Camel Expedition is finally done. Өвлийн тэмээ аялал 2019 албан ёсоор энд хүрээд төгсөж байна. Багийн ахлагчийн хувьд бүх хунаачд маань ямар ч асуудалгүй дуусгаж байгаад их сэтгэл хангалуун байна. Аялал бид бүгдийн хувьд маш гайхалтай байж чадлаа. Миний хувьд дараа жилийн аяллыг гэсэн ядан хүлээж байна. Me personally, I can't wait to do the Go Be Cold Camel again next year. За энэ жилийн
Тэмээ аялал 2019 Хөрөнгө аймгийн Боргон Биелэн сумын их Монголын элснээс гараад нийт 300 км яваад за шаа хайрхны өвөрт орших хайрхан задгаа гэдэг газар өндөрлөж байна. Энэхүү сайхан аялалд Дөрвөн улсын 8 аялагч оролцсон. Үнэхээр одоо Тэмээгээ маш их сайн унлаа. Тэгээд энэ жилийн Тэмээ аялал маань одоо урд жилээс нэг онцлог байлаа. За тэр нь бол бас арай үзэж харах юм ихтэй. За туршлага суусан гэхөө одоо Улаанбаатарын сайхан агууд үзэж, агууд одоо сайхан өннийхэн тарган махыг шарж идэж. За дараа нь одоо энэ өөш хайрхан гэж цуута сайхан хайрханы арыг одоо нэлдэн бидэрч тэр сайхан болгоныг яг дэрэгдээс нь харж чадсан ийм сайхан аялал болсонд одоо үнэхээр их баярлаж байна. За энэ унаачд маань хамгийн их таалагдсан зүйл юм бол Тэмээ гэдэг унаа л үнэхээр сайхан унаа юм байна. Тэгээд энэ Тэмээг унаад энэ говийн аймагуудаар энэ гой сайхныг үзээд аан аймтыг нь үзээд сонирхож явах нь бол хамгийн аз жаргалтай, хамгийн сонирхмоор зүйл байсан гэж ихэд сэтгэл хөдлөж байгаа. За тэгээ мөн энэ нутаг орны малчид болоод энэ хүлээж авсан арт түмэнд бол үнэхээр зэрэг сэтгэлээ өгч маш үнэхээр сайхан сэтгэлдээ буцаж байгаад бол та бүхэнд маш их баярлж байна. За тэгээд энэ улсууд маань эргээд Австралитай, Шинэ Зеландаа, Америкт очиод энэ Монголын сайн сайхан энэ нүүдэлчин арт түмнийг үргэлж магтан сайсаж ярих байхаа гэж бодож байна. За ингээд энэ Тэмээ аялал 2019 онд 19 энэ сайхан аялалд оролцсон нийт хүмүүстэй аз жаргал ирүүлэг сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Лавана галтгооны багийнхан одоо аялал амжилттай сайхан дуусгасан хүмүүстэй одоо сайхан өхрийн махан стейкийг хийж өгөхөр болсон байна. За ингээд одоо үнэхээр энэ гайхалтай сайхан амттнаар энэ аяллаа туршид одоо дайлж хийсэн тогооч буяа гэдэг сэтгэлийг өсөн авсан юм. За ерөнхийдөө төлхөө бол хоолныхоо минь юу оруулахыг уламжлалт хоолныхоо юм аягийг оруулахыг хичээсэн байгаа. За энийг шир халаа очих шүү за. Одоо жишээ нь яг Тэмээ унд явж байгаа аялагчд маань яг Тэмээний цагаан айдаа Тэмээний унаануудаар үйлчлүүлж байгаа. Тэд нар бас маш их таалагдж байгаа. Цагаан айдаа ааруул гихчлэн зүйл бас жуулчтай маш их одоо юу гэмтэй сонирхолтой байгаа. Тий. Үндснээ хоолноосоо гадна бас орон орны тий өөрсдийнх нь яг сонирхдаг хоол ундаагаар бас үйлчилж байгаа. Тэрөөрөө маш их онцлог. Гадаадны улс орнууд бол жишээ нь хүрийн мах, хүрийн стейк одоо жишээ нь бүгд нөгөө нэг цаанаасаа л бүр зориулттай хүрийг тийжэн. Тэгээ бэлэн тийжэмэл одоо бордоогоор борддог гэхүүдээ. Тийм махны ам чанар Монголын яг одоо жишээ нь ингээд талд ургаж байгаа ногоогоор хоолсон малын мах хоёрын чанарын ялгаа маш их байгаад байна л да. Хүний бие ач холбогдолтой талаас Монголын мах маань хамаагүй илүү амттай тийм байдаг байгаа. Тэгээд жуулчд маань ч гэсэн яг эхний ээлжинд бол хөнгөн байдлаар хоолж явна, дасах байдлаар. Сүүл рүү бол Монгол махны амт Монгол хүнсэнд маш их тасдаг байгаа. За ингээд одоо өөрсдийнх нь таварууны үнэтэй ресторанд эддэг хоолыг л Монгол гэрт Монгол дагооч хийж өглөөдөө. За үүгээр бол үнэхээр энэ аяллаа туршид манай дагоочоор бахархаж ясныг бас бидний тэрэгтэй дагоочоор бидээс бахархах ёстой. За бүгд л ноттой сайхан стейк хийсэн. За стейкийн дараа манай галтгооны багийнхан бас энэ хүмүүстэй десерт бэлдсэн байгаа юм. За одоо ингээд нөгөө газар чинь гів гинтхэн дэлгүүр горшоо юуч байхгүй. Ингээд одоо марууч нь хүртэл гараад ирлээ штэ. За энэ бол одоо үнэхээр маш том сюрприз байж чадсан да. What's this? This is amazing! Wow! That's so nice. It's amazing. Look at them go. Did Shiv make this ice cream? Should we get married? Yeah. For ice cream. Will you marry me? Бид бүхэн одоо энэ сайхан улс дээрээ энэ сайхан аялалд оролцоод явж байгаа хүмүүсийг бол бас ингэж л баярлуулахын төлөө ажиллах ёстой.
За манай хамт олон ч гэсэн бас үнэхээр ажиллаж чадсанд хамт олондоо бас баярлж байгаагаа илэрхийлж байна. Leaving it in a taxi, kissing the backseat, tell the driver make the radio play, and I'm singing like, girl, you know I want your love. За өрөөнд галын наадам хийн мэдээж ажиллаанд дууссан. За одоо энэ сайхан тал нутагт дууссан энэ сайхан баяраа бид тэмдэглэх ёстой. За ингээ сайхан галын наадам хийж хөгжилдөж энэ оройг зугаатаа сайхан өнгөрөөсөө. The bar is where I go. Me and my friends at the table doing shots, tripping fast and then we talk slow. And we come over and start up a conversation with just me, and trust me, I'll give it a chance. Now take my hand, stop it, and the man on the jukebox, and then we start to dance. And I'm singing like, girl, you know I want your love. Your love was handmade for somebody like me. Come on now, follow my lead. I may be crazy, don't mind me. Say, boy, let's not talk too much. Grab on my waist and put that body on me. Come on now, follow my lead. Come on now, follow my lead. I'm in love with the shape of you. We push and pull like a magnet too. Although my heart is falling too. I'm in love with your body. Last night you were in my room. And now my bedsheets smell like you. Every day discovering something brand new. I'm in love with your body. 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 Every day discovering something brand new. За ингээд одоо төгсгөлийн парти хийж өгөөл 2019 Дөвлийн говийн тэмээ аяллаа. Энэ сайхан аялал маань амжилттай болж өндөрлсөн дөө. За ингээд мэдээж оройн партийн үе бүжиг бай. За бүжгийн хажуугаар бас нана Крис маань бас одоо үстэй барилдаж хөгжилдөж бай. Юм л болно шүү дээ одоо тэгэл. Энэ сайхан баярыг, энэ сайхан аяллыг ийм сайхан болгохын төлөө бид бас хичээсэн. За хичээсний үр дүнд аялал маань үнэхээр амжилттай сайхан болсон тус баяртай байна. Монголын энэ сайхан говь зохион байгуулагдсан энэ одоо тэмээ аялал 2019 амжилттай сайхан болж өндөрлөө. Бидний энэ аялалд оролцсон бүх одоо малчид, бүх хүмүүстэй эрүүлийн гац жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Заавал аялал олон болох тусмаа Монголын соёл, хүүх түүх, Монголын заншлыг тэр хэмжээгээр дэлхийд сурчлах байхаа гэж бодож байна. Гэвч Монголын соёл, Монголын хүүх түүх, Монголын газар нутаг мөнгөд байж дэлхийд энэ алдар цаон улам төгөж байх болтугай гэсэн эрүүлийг ус хэлэх ёстой байх.